За хүчрийн хатан нэрээр Facebook хуудас ажилуулж мэрэгэн засал хийн хэмээн 2023 оноос иргэдээс 2.5 тэрбум төгрөг залилсан гэх иргэнд орчмааг цагдаагийн байгууллагаас эрен сурвалжилж байсан. За тэгвэл түүнийг өчигдөр буюу 4-р сарын 7-ны өдөр хаан улд уургийн нутаг дэвсгэрээс олж тогтоон баримжилсан байна. 38 настайд орж маань хүчрийн хатан гэх Facebook хуудас ажилуулдаг. Энэ хуудас нь 53 мянган дагагчтай тус хуудасаараа дамжуулж залих гэмт хэрэгээ үлддэг байжээ. Мөн иргэнд орж маа өмнө нь 2 удаа залих гэмт хэрэгээр ял шитгүүлж байсан. Түүнийг цагдаагийн байгууллагаас 2023 оноос хойш эрен сурвалжилж байжээ. Тухайн этгээдийн үйлдлийн аргын хувьд хэлбэл мэрэгэн засал хийн гэх нэрээр бусдаас үнэт эдлийн зан үйлдэ ашиглана гэж залилж авдаг. Мөн их хэмжээний мөнгө залилж аваад алгуулдаг гэдэг ч ийм үйлдэл аргатай. Одоогийн байдлаар шалгалттай ажиллагаа бол явуулж байна. Тэгэхээр 2.5 тэрбум төгрөгийн охирол учирсан ийм том мэдээлэл тооцоогоол гарч байна. Нөгөө төгөр 300 гаруй үйлдлийн аргаар бас иргэдийг залилсан гэсэн мэдээлэл авагдаад байна. Тэгэхээр шалгалттай ажиллагаа хийж байгаа учраас энэ тоос цаашаа нэмэгдэх ийм магадaltaй бол байна. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад бол асуудал тодорхой болох гэж харж байгаа. Цагдаагийн байгууллагаас иргэнд оржмоог 48 цаг цагдаа хорж үргэлжлүүлэн хорих саналыг эрх бүхий байгууллагад тавьсан байна. Залилах гэмт хэргийн 85% нь захим орчинд үлдэгддэг. 2026 он гарснаас хойш 3 сарын хугацаанд цагдаагийн байгууллага иргэдийн 21.7 тэрбум төгрөгийн охирлыг нөхөн төлөвлөсөн байна. Тэгвэл залилах гэмт хэрэг үйлдсэн иргэнд хүлээлгэх хариуцлагын талаар тодруулахад бусдыг төрөнгийн залилах гэмтэргийн бүрэлдэхүүнд яг зүсэг бишрлийг дэлгэмдүүлж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд орсон тохиолдолд бас залилах гэмтэргээр зөөчилдөг ингэж хуульж өгсөн байгаа. Тэгэхээр яг тухайн залилах гэмтэргийг бас хөндрүүлэх олон нөхцлүүд байна л да. Энэ гэмтэргийг байнга үйлдэж амьдралын хөөсөр болгосон бол бас хөндрүүлэх бүрэлдэхүүнээр үзэж байна. Дээрээс нь бүлэг зохион байгуулалттай замун бусдад их хэмжээний буюу ноцтой хөлөвчүүлсэн тохиолдолд бас хөндрүүлэх нөхцлөөр авч үзээ. 12 жил хүртэл хугацаагаар хамгийн дээд нь хорихлоор шийдэгдэг ийм зохицуултууд байна. Иргэд баталгаагүй тодорхойгүй мэдээлэлд шууд итгэж мөнгө шилжүүлэх нь залилангийн гэмт хэргийн хохирч болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс аливаа мэдээлэлд шууд итгэхгүй байж шалгаж байх нь залилангийн хохирч болохоос сэргийлнэ.